ойрцоо нэг их 80-ийн бодлуудыг бид нэр 5 жилийн хугацаанд хийсэн байна гэсэн. Нийт цолтой агентуудын бүлэгийн 66.8% ерөөс реферал. Тактийн өмгөө супер агентуудын Макс Монголиа бүсийн хэмжээлэг агентуудын анхны офис багцаа. Нэг офстэй байгаа Asian нөгөө офстэй очиж internship хийж байна. Монголд байгаа Asian Сингапурт очиж internship хийж байна. Эсвэл Америкт internship хийж байна. Магадгүй Португалд тийм магадгүй Итали. Ерөөсөө 3 бүлгийнхаа хоёрыг дандаа хүмүүстэй хамтарч хийж байгаа. Цалтай эшнтүүдэд зориулагдсан сургалтын хөтөлбөр тустай байх хэрэгтэй. Арга хэмжээ тустай байх хэрэгтэй. Чиглэсэн бодлого бас өөрөө тустай байх хэрэгтэй. Тэгээд цалтай эшнтүүд өсөлтөд үйл ажиллагаанд орж энэ хариуцлагын хүрээнд бас тусдаасаа орлогын хэмжээ болж зөвхөн чиний потенциал чамаас өөрөөс ч шалтгаалж байгаа аюул тохиолч юм байна. Цалтай эшнтүүд яаж шалгаж, яаж сургалт мөчлийн систем явуулдаг вэ гэдэг талаар хамгийн анхны клубын бэлтгэлээс тэглээсээ жоох хуваалцаж. Энэ надад бол ер нь хэд баярснаас илүү олон клуб нэг айцтай байх шиг нэг одоогийн байдлаар бол зөндөө их хариуцлага хүлээлээ гэж бодож байна. Энэ хариуцлагыг дааж хариуцлага ажиллана гэж бодож байна. Эндээс нэг зүйлийг юусоо бид ойлгож байна. Юу гэхээр климакс